Орон дөргөр хүмүүстчтэй телевиз телевиз ярилцлага нэвтрүүлгийн удаагийн дугаарыг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За студид нэвтрүүлэгт оролцохоор Сонгон хайрхан дургийн Арслан намын дарга, Монгол Улсын зөвлөх инженер, эрчим хүчний яамны дэд сайд асан Үлзий хотын Бүрбаатар гой оролцож байна танд өрөм дөргөө. За Рамын дөргөө. Тэгэхээр одоогоос сар арай хүрэхгүй хугацааны өмнө бас та манай студид дээрээ хоёулаа ардын парламент хэлцүүлгийн нэвтрүүлгээр утааны талаар ярилцж байсан. Хэдий утаа ярих цаг өнгөрсөн ч гэсэн хоёул бол утаа яриад байгаа. Энэ удаа мөн би тантай одоо ялчгүй утааны талаар бас ярья гэж ингэж бодож байна. За утаагүй төлсний талаар та сүүлийн үед бол нэлээд эрчимтэй ярьж байгаа. Энэ бол одоо манай улсын хувьд бол хэсэг яригдж байгаад ингээд одоо үр дүнгээ өглөө алга уусна гэх юм сэдвийг та шинээр гаргаж ирээд яриад байгаа юм л. Тэгэхээр энэ утаагүй төлсний нэг асуудал юу болж байгаа вэ? Ажил ер нь хэрхэн явагдаж байна гэдэг талаар хоёлаа. Утаагүй төлсний талаар ярьж байгаа гэж хэлж байна. Би бол энэтэй санал нэг биш байна. Би бол утаагүй төлсний талаар яриаггүй. Утаагүй төлсийг бүр хийчихсэн. Хийцэн байна. Тийм хийхдээ бүр энергетикийн зууханд. Эрчим хүчний зуух гэдэг чинь энэ байшин шиг том юм байдаг шүү дээ. Одоо битэрийн сууж байгаа заал шиг. Энэ зууханд одоо хийгээд коксон гаргаж аваад хийжүүлсэн тэр хийгийн шатааж дулааны эрчим хүчийг гаргадгаар нь гаргаад ингээ кокс гаргаж аваад энүүгээрээ хийчихсэн. Одоо энэ төлс маань одоо энэ өвөл Баянгол дүүрэгт тодорхой хэмжээнд одоо ард иргэдийн одоо амьдрал нөлөөсөн баг. Олон айл авч төлсөн. За дээр нь нэмээд бол одоо манай вагон депогийнхан хэрглэж байгаа. Өөл зарим нь сонссон байх нэг вагонд хүмүүс угаардсан гэдэг тий. Хоёрдугаар тэр вагон депо чинь өөрөө ингээд олон вагонууд өглөөд нэг вагоноо халаахын тулд хилдөөчгүн тулд галдаг юм байна л да. Тэгээ тэр хаваа бас их тийм утаатай болгоод энд ингээ ашиглаа явж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол ярьж байгаа юм шиг. Ер нь би ярих дурггүй. Болж игэл хийчмээр санагдаад байдаг. Тэгээд миний 3 жилийн одоо эрдмийн ажил хөдөлмөр юм байна. Тэгэхээр экологийн цэвэр төлшийг гаргаад авцсан. Тэр тусмаа эрчим хүчний зоохонд гаргаад авцсан. Энэ бол одоо маасаараа их хэмжээгээр үйлдвэрлэх технологиг гаргаж аваад оюуны өмчөөр баталгаажуулсан. Одоо би их хурлын дарга засгийн газрын гишүүдэд бол нэг танилцуулаад яриад явж байгаа. Энэ бол одоо ингээд олон аймгийн зуухнууд одоо Налайх, Багнуур дандаа энэ КВТ-с 20 гэдэг зуухан дээр хийсэн юм л да. Эднийг ийм горимж шилжүүлэх боломжтой. Ингээд эргэцэн орчноо бүрдүүлээд хот руу одоо утаагүй одоо тэр түүхийн үрс оруулахыг боловлчих юм бол бид энэ хот суурин газрын маань экологийн төлөв байдал дээшлээд ард иргэдийн эрүүл мэндэд одоо маш чухал хэрэгцээтэй байгаа энэ нийгмийн асуудлыг л би одоо шийдэх гэж өөрөө одоо зүтгээд байгаа. Яриад байгаа юм биш үү? Би хийчихсэн тий. Ер нь утаа гэдэг өөрөө агаарын бохирдол гэдэг бол өөрөө нийслэл Улаанбаатар хотын бүр номер 1 тулгамдсан асуудал мөн. Үнэхээр одоо утаанаасаа салахын нийслэлчүүд тэр чигээрээ хүсэж байгаа. Энэ бол одоо ялч анхаарал татсан юм шиг юм уу? Яг таны энэ хийсэн энэ зүйлийг одоо хотоос ч юм уу, улсаас ч юм уу одоо удирдлагууд нь яаж хүлээж авч байгаа? Хууль эрх зүйн орчинд бий болох тэр боломж олцоо хэр байна? Одоо ер нь массаараа хэрэглэхэд ямар хөө цаг шаарддаг вэ? За их хурлын дарга бол их сайхан хүлээж авсан. Тэгээ одоо уул нь очиж үзье гэж байсан. Цаг төлөвлөсөн байсан. Тэгсэн чи яг явах цагт тэр нэг байгалийн он цаялтаа үзэгдэл гэдэг ингээд хотоос гарахыг хориглоод дараа нь тэгээд өмнө говь аймаг руу хойшлуулж ажил гарлаа гэдэг ингээд очиж чадаагүй. Тэгвэл маш их ойлголцож байгаа. Би 3 удаа орж уулзсан. Юу зориг сайттай бас уулзаж ярилцсан. Эрчим хүчний сайттай. Бид бол хууч хамт ажиллаж байсан шүү дээ. Нэг яамд нэг кабинетд ажиллаж байсан. Ерөнхийдөө л дэмжиж байгаа. Тэгэл нэг тиймэрхүү л байдал. Тэр тогтолцоонд бас асуудал байна тийм ээ. Тогтолцоо шийдэл ганц төлөвш биш тийм. Тэгээд би агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорон санал тавьсан. За. Та нар даргаан тэр агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга нь одоо байгаль орчин ногоо хөгжлийн сайд байж байгаа. Бүр бол шууд ерөнхий сайд өөрөө удирддаг. Нарийн бичгийн дарга нийслэлээсээ тавьчаач. Нийслэлийн орлогч дарга тэрднийг тавьчаач. Та нар ингэж ажиллах юм бол наадах ажил чинь ингэж урагшаа явна, урагшаа хараад явна. Тэгээд тэнд нэг цэвэр агаар сан гэдэг нэг юм төсвийг барьцдаг. Тэгээд тэндээс нэг юу яахгүй өмнөх удирдлагууд нэг мэдчихэж шүү дээ. Бас асуудал ороо явцсан. Тэгэнгүүт нэг дараагийнх нь удирдлагууд
айгаад ерөөс нэг тохирч гаргадаг. Тэгээ одоо мөнгө нь тэнд ингээ байж идэг. Наан нь болохоор бол юу н нийслэл нь бол юм хийчих гээд ингээд үзээд байдаг. Нэг иймэрхүү байдалтай байгаад байгаа. Тэгээд энийг бол одоо ингээд яасан. Одоо бол тэр бүтц рүү орчих юм бол агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо бол нийслэлийн хоёр гарны хэлж ажиллах юм боломж өртөж. Тэгээд нийслэлийн төсвөөс шийдэн төгөр гаргаад юу яагаад тэгээд миний энэ технологиг эрчим хүчний яамтай самтарч ажиллах хэрэгтэй. Эрчим хүчний яам энергетикийн зоохнуудыг энэ технологи руу шилжүүлэхэд их мөнгө орохгүй шүү дээ энэ чинь. Оюуны өмчийн патент нь байна. Надаас зөвшөөрөл аваад тэгээд зүгээр л нэг их засварын хэмжээнд л хийчих ажил байхгүй. Тэр газ генератор гэдэг нэг доор нь ингэж байрлуулаад тэгэл яг уу дулааны горимд бол ямар ч өөрчлөлт орохгүй. Хийжүүлэх процесс явагдал хийн өөрөө шатчихж байгаа. Хийн шатал гэдэг бол бас тоглоом биш. Тэсэрдэг, дэлбэрдэг. Би өөрөө яг 100% мэргэжлийн инженер хүн. Одоо машинистаас эрчим хүчний дэд сайдын хүртэл одоо 30 жил хийсэн. Эрчим хүчний салбарт явлаа. Тэгтээ дандаа 100% дээр явсан. Станц дээр ажилласан. Тэгэхээр энэ одоо тэр 2 дахь агаарын коэффициент агаарын одоо нэг шаталтын шаардлага хангасан хандлын агаарын өгч чадахгүй бол хий чин хоримтлагдж хагаад аюултай тийм концентраци үүсгэхийг хинт дэлбэрдэг байхгүй. Тэр нь бол асар аюултай. Тэгэхээр тийм юмнууд энэ бол горимын хийх юм бүгдийг одоо зураг төслөнд хийцэн. Энэ бол хүний оюуны л өмч байгаа. Би нэг 100хан дээр туршаад одоо амжилттай ажиллаад явж байгаа. 2 дахь 100-аа шилжүүлсэн. Энэ бол одоо усаас нэг дөрөгч авалгүйгээр ингээл хийсэн ажил. Одоо бол хүмүүс яагаад нэг Бүрэг Баатар бизнес хийх гэж байна гэж байна. Би бол оюуныхаа өмчийг өгөө, үн төлбөргүй өгөө. Энэ хийцэн батлагдчихлаа. Оросод одоо хийх гэж чадаагүй тийм үү? Энэ ингээд батлагчлаа. Энэ зуухнууд нь өөрөө Монгол зөндөө байна. Одоо бүр тэр уул ширэмтэй зуух шүү дээ чинь. Нэг танкны гинт шиг юм явдаг шүү дээ. Нүсэр одоо юм тэрийг ажилуулах цахилгаан энерги. Тэгээд гарч байгаа шалаак нэгэд дутуу шатсан баахан аймаар юм бардаг байхгүй. Тэрийн 5 км-ийн цаана аваач нууранд хаяад буцаагаад асаа ийм бассейн таяддаг юм. Энэ илүү дутуу баахан юмнуудад алга болоод хийн шаталт явагдаад дараа нь одоо экологийн цэвэр төлсний гол түүхэд кокс гараад ирж байгаа. Хагас кокс. Тийм ашигтай технологи гарсан юм шүү л гэл ингээл 3 жил явлаа. Тэгээ одоо дэмжигддэггүй. Нэг юм нэмээд хэлчих. Манайх одоо би бүр Twitter утсан дээр аргаан бараад ингэж юу яасан. Утаа алга болоогүй гэдгийг өглөө болгоно надад сануулж байгаа гэж. Тэгээ одоо жиргэшнэр бол намайг мэдэх баг. Алга болоогүй шүү нөхөр гэж над руу утаатай үед тий. Тэгэхээр би энийг бол бүр барьж аваад үзэж байгаа юм л. Юмаа хийчихсэн. Одоо ингээд төр засгийн дэмжлэг хэрэгтэй байгаа. Тэгээд утааг одоо ингээд мартчихдаг байхгүй. Одоо мартсан шүү дээ. Бүр айл хэзээ мартсан. Уул нь би 5 сар танаа нэвтрүүлгээр таныг яхаар санаад бас л хэлжсэн байхгүй. Энэ одоо ингээд юм мартдаггүй шүү. Тэ? Ингэж яснаа одоо ингээд одоо нэг хурдан маргээд яваад гэн тэ. Тэгжээс 8 сар боодог ингээд амралтан ингээд тэгээд 9 сар алангууд хүүхдийн сургууль гээл гинтхэн утаа гараад ирэнгүүт гинтхэн ухаарсан юм шиг бүгдээрээ бичдэг. Сони хэвлэл сошиал ертөнцөөр л одоо энэ утаа. Тэгтэл бидэнд бол асар их боломж байгаа. Энэ нэг манай энэ кокс бол хангалттай гарч байгаа байхгүй юу? Энийг хэвлэн гэдэг бол зүгээр стандарт юм. Тэгэхээр энийг ингээд зуных нь одоо 9 сарын хугацаанд нь бид өвөл төлөх түлшээ нөөцөлж аваад экологийн цэвэр түлш нөөцөлж аваад тийм үү? Төр засгийн бодлого одоо ингээд байдаг бол нийслэл бүгд хамтран хууль эрх зүйн орчноо шийдэж байгаа шүү. Тийм. Тэгээд ингээд тэд нар ингээд яагаад тэр улсын төсвүүдээр байдаг мөнгө байдаг юм бол тэрнийг урьдчилгаа өгөөд за нөхөр мөнчид тэдний тоон төлш өгнө шүү. Дурмаа 10 чамаг өгчл чамаас авна гэсэн л баталгаан чухал байхгүй. Тэгвэл тэр нөгөө хувийн хвшлийг энэ нөгөө цуг мохоо өөрчлөө. Одоо юугаа яаж штэ. Нөгөө төлшөө бэлдээд эхлэх штэ. 100 жанга бэлдэн тийм үү. Тэгэд нөөцтэй болчих واخ. Одоо ингээ мартчихаар нөгөө хідэн үйлдвэрүүд нь ч гэсэн мартаа явчихж байгаа. Нөгөө утаагүй төлш үйлдвэрлэдэг. Манайх бол ажиллаж байгаа л да. Манайх бол 100 жанга л ажилтгийг. Тэгээ бас нөгөө тэр станцнаас 100 энэ чинь галлахгүй гэдэг. Бас хэцүү тэднээс чинь 100 гуйж галлуулах гэсэн бүх асуудал болдог. Тийм. Твишлэцийн хувьд бол бас хэвлэл мэдээллийн байгууллагуудад дундаасаа бол утааны эсрэг бол бас төлөхөд дуурдаг юм телевиз. Тэгээд одоо манай үсэг санаж байгаа мэдээгээр ардын парламент нэвтрүүлгээр таны туршилтуудыг бас одоо утаагүй төш яаж одоо үнэхээр утаагүй байж чадж байна гэдгийг бол
нарийн одоо шинжлэх ухааны үндэслэлтэй бол одоо туршилтуудыг үзүүлсэн байж байгаа. Тийм тэгэхээр үзэгчд бас санаж байгаа. Та товчхон хариулаад өгөөрэй. Яг энэ таны түлшийг одоо хууль эрх зүйн орчинд бий болоод түлшнүүдэд үйлдвэрлээд ингээ хэрэглээд эхлүүл хотын утаа хэдэн үе буурах юм? Эрх зүйн орчныг бүрдүүлж өгвөл бүр 100% болж болно. 100%. Бас товчхон хариулж болохгүй юм л да. Яг тэгэхээр ингээд нэг 80-ад 100 байгаа. За. Энергетикийн 100 гэдэг чи одоо 12 метрийн урттай дээшгээ бас нэг 10-ад метрийн өндөртэй асар том 100 байгаа шүү дээ. Өөр том байшин шиг. Тэгээ тэрэн дотроос ингээ гаргаж авах боломж байгаа. Хоёрдугаар цахилгаан станц дээр Оросуудын хийгээд чадахгүй хаяад явцсан юмыг бол би одоо хийгэж хэлж байгаа. Би энэ шилжүүлээд өгч чаднаа. Тэгээд налахын хэдийн станцууд байна. Бас энэ Төв аймагт одоо социализмын үед байраад ганцхан сар ажиллаад буцаагаад зогсоодсон шинэ станц байдаг шүү дээ. Одоо 90-ад оны үеэр ашиглалтанд ороод. Тэр болгоныг ашиглая л да тийм. Бид нэр тэр зуухнуудыг ашиглах хэрэгтэй байхгүй. Энд чинь зүгээр л одоо юу юм да. Нөгөө одоо бэлэн газ генераторууд байхгүй. Миний технологи хэрэгжиж явчих юм бол тэр ингээл кокс гаргадаг гэж хэлээ. Коксыг бол хятадууд юу уламжлалт арга нь бол одоо яг нэрхтэй адилхан. Одоо ингээ кокс түүхийн үрсээ хийлээ. Доороос нь одоо дулаан өглөө. Нөгөөх нь ингээд нам температураар дулаан өгөхгүй л чадчих гээд байдаг байхгүй. Тэгэнгүүт чинь ингээд юм давирхай гэж юм гарч байна. Тэрэнд одоо яг одоо нефтийн бүтээгдэхүүн юм шиг маш их хортой. Тэгээд аажимдаа тэр хий юу хоёр нь ялгардаг. Маш удаан тийм нэрх процесс юм технологи байдаг. Миний энэ технологи болохоор моментально 6 секундэд одоо юун дээрээ тэр түүхэн нүүрсний паракс дотор байгаа дэгдэмтгий буюу утаа нь арилжиж байгаа. Хийн бас ялгарч байгаа. Ийм л технологи л дөө. Таны ярен дээрээс Оросууд гэдэг 2 3 цохолцсон. Би бас санаж байна. 2011, 12, 13 оныг дамнаад байгаа. Улсын хөрөнгөөр 17 тэрбум төгрөгөөр 2 дугаар цахилгаан станц дээр бол Оросууд бас энийг яг хэрэгжүүлэх гээд бүтлгүүдчихсэн юм тохиолдол байдаг. Тэр одоо яагаад бүтлгүүдчихсэн юм бол таних энэс юугаараа ялгаад? Яг тэр Оросын компанид хамтраад манай Монголын компани орж ирсэн л да. Тэгээд тэр 2 дугаар цахилгаан станцын зуухан дээр шинжилт хийгээд өөрчлөөд тэгээд бол тэр технологи алдаа гарсан. Тэндээс бол нөгөө нэг чулуу үсээд байна, шалаагтаад байна гэдэг. Тэн дээр би нөгөө нэг одоо онлайн нарийн учраас ойлгох төглөө да. Нам температурын шаталт гэдэг. Багнуурын нүүрсний өөрийнх нь үндсэн характеристик нь болохоор 1000-аас 1200 градус зөөлөн байдал шилждэг байхгүй юу? Хайлан байдал. Тэрийг би илжил байсан тэр Оросод. Ингээ шүү. Температураар размягчны золой гэж байгаа. Одоо үнс нүүрсний зөөлрөх температур гэдэг. Энэ нь бүр ингээд лабораторийн шинжилгээгээр 1200 градуст, 1000 градуст домны пэчэнд шинжилдэг шүү дээ. Ингээд энэ чинь тэгээд хайлмаг байдалд орохоор одоо галтуулын лав дараа нь ингээд яасан шиг юм чулуунууд үүсдэг байхгүй. Тэрийг бол манай энергетикт бол үнс шалаак гэж ярьдаг. Ийм хатуу байдс үүсэж. Тэгээд энэ хатуу байдсан үүсэхдээ нөгөө нэг жижиг фракцаар биш томоор үүсчихэр тэр нөгөө нэг аэродинамикаараа цаашаа явж чаддаг. Ингээл хүндрэл үүссэн. Энэнтэйг л их олон сар нөцөлсөн л доо. Би энийг бол тэнд нам температурын услонтгой үед авах гээд температурын 800 градусаас дээш гаргахгүйгээр хийг нь ялгаж авч чадаад байгаа байхгүй. Миний технологи бол. Тийм учраас нөгөө коксороо одоо чинь 3 мм-ийн фракцтай бол яг тэр фракцаараа л гарч байгаа. 10 мм-тэй ороод тэгээд их сонин шүү дээ. Одоо яг нэг тийм цагаан бодооны хэрдэл юм гардаг шүү дээ. Яг ижлэгэн фракцтай. Томч тийм их сонин. Одоо очиод үзэх юм бол танаагаар нэг гарсан байна. Их гоё. Тэгээд ингээд гангийн одоо нэг оч усарж байгаа юм шиг одоо тэр нь гал харсан хүний сэтгэл ариу өсчих хиймэр зэрэг. Би одоо байнга гал ширтэж тэрний галаарсан юм тий. Тэр яг юм мэрэгжлийн үнэтэй тэр салбарын тухай ярихад бас их ойлгомжтой сайхан байдаг. Таны нэрээр бас маш их зүйлийг ойлгож байна. 30 жилийн салбарт явцсан хүн. 2014 15 онд та эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан. Энэ хугацаанд эрчим хүчний салбарт бас томоохон одоо бүтээн байгуулалтын ажлууд бол өрнөсөн болоо да гэж би бол хардны. Бас хүмүүс тэгж ярьдаг. Тэгэхээр мэрэгжлийн хүн мэрэгжлийнхаа салбарт ирсний одоо үр дүн эндээс харагдсан болоо да гэж. Тэгэхээр тэр үед хийгдсэн том ажлуудын талаар та бас манай үзэгч тавьчихсан ярьж өгөө. За яг хоёр засгийн газар дамжаад шинжлэлийн болон шийдлийн засгийн газрын үед
одоо эрчим хүчний салбарт бол томоохон бүтээн байгуулалт хийгдсэн. Энэ нөгөө бас Чингис Бондоос тодорхой хэмжээний хөрөнгө гарсан. Гэхдээ энэ дэр нэг тийм алдаатай юм хэрэгдэд идэв. Чингис Бондоос одоо мөнгө нь гарчихсан. Тэгээд тэр нь болохоор яг хөөр одоо өөр болоод ингээд ард түмний нуруунд дээр ирж байгаа юм тэгээд. Энэ бүтээн байгуулалтуудын одоо юу бол ерөөс ард түмэнд хамаахгүй. Тэргүүл улсад хийгдэх ёстой ажил. Үгүй. Энэ чинь бүр ингэсэн байхгүй. Чингис Бондоос бол эхлээл тодорхой хэмжээний мөнгө нь гарсан. За. Тэр нь буцаагаад тэр компани зээл рүү орсон байхгүй. Өөрөөр тэр төрийн өмч төлбөрийн газар байна шүү дээ. Дөрөвдүгээр цахилгаан одоо би яг зүгээр дурдчихъя л да. Дөрөвдүгээр цахилгаан станц дээр 123 мегаваттын одоо турбин генератор суйрлуулсан. Энэ бол одоо манай 3 4-р хороол шиг одоо 3 4 том хороолыг дулаанаар хангачих юм их усүр байхгүй юу? Энэ чинь гэр хороолын дахин төлөвлөлтөөр барилга жилтийн асар том давалгаа явсан шүү дээ. Энэ дид бүтцгүй бол зүгээр л балгас. Хүндий одоо чулуун агуул гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр дулаангүй барилга гэдэг. Энэ бол тэгэхээр энэ 123 мегаватт бол одоо Оросын Венешконом банкны өр. Тэгэхдээ энэ Чингис Бондын өр биш, ард түмний өр биш, 4-р цахилгаан станцын нэг төлөв. Ийм гэрээ хийгдсэн. Анх байгаа Чингис Бондоос анх авч гарааг нь эхлүүлж ирсэн одоо төслийн нэгж зураг төслимнүүдаа хийж ирсэн юм аа. Буцаагаад төлчихсөн станц. Өөрөөр хэлбэл ашигтай үйл ажиллагааныхаа ашигаар төлж байгаа байхгүй юу? Мөн адил юу 3-р цахилгаан станц дээр 50 мегаватт өргөдөг лээсэн. Өөрөөр хэлбэл 4-р цахилгаан станц 3-р цахилгаан станц дээр тавигдсан энэ турбин генераторуудын одоо нэгжийн хүчин чадал нэмэгдэхээр бүтээгдэхүүний өөр өөртөө буурдаг байхгүй юу? Энийхээ хэмнэлтээс өрөөн төлөөд 5 жилийн дотор бүрэн төлөөл ингээл тэгэл өөрийн одоо капитал жал нөгөө үнц өрөнгөд бүртгэгдэл явчих юм л асуу. Тэрнээс биш бол одоо бусад хөрөнгө оруулалтанд би мэдэхгүй байна. Амгалангийн дулааны станцын хувьд бол арай өөр. Яагаад тэгэхээр энэ бол тийм стратегийн ач холбогдолтой станц л да. Энэ яг хөөр бид одоо 4-р цахилгаан станцаас дулаана 20 хэдэн километр амгалангийн улаастай айлуудад түгээдэг шүү дээ. Дулааны чинь одоо тэр их хол тээвэрлэх тусам алдагдал их болно. Тэгээд тэр чинь нөгөө алдагдал гэдэг бол өөрөө л мөнгө шүү дээ. Зүгээр л мөнгөөр. Тэгэхээр тэнд нь томоохон их усүр дулааны их усүр барьчихаар ийм гидравлик горим нь сайжраад тийшээ яг даралтын уналттай байдаг. Дээр нэмээд температурын уналттай. Айл хэрэгждэг дотраадаг тийм үү. Тэнд нь их усүр барьчихаар тийшээ явах шаардлага болчихж байгаа. Тэгээ хоёр талаасаа ийм даралттай болчихоор чинь даралтын горим сайжраад өндөрлөх газрын 3-4-р хорооллынхны нөгөө даарч өрдөг юм чи байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэр байтугай одоо бид нар бол бүр нөгөө найрамдал цуслангаа дулааны шугамд авч байгаа шүү дээ. Их усүрийн үндсэн одоо бааз бий болчихж байгаа байхгүй юу. Ер нь хүний өвөг эцэг анх галыг гаргаж авснаар одоо хоолой болгож өнөөдрийн ухаан төндөрлөгтөн бий болсон гэж ярьдаг. Тэрнтэй адилхан өнөөдрийн нийгмийг бол одоо эрчим хүчгүйгээр бол төсөөлөх ямар ч боломж одоо байхгүй. Энэ бол одоо хамгийн том юм салбар. Ер нь Монголын эрчим хүчний цаашдын одоо хөгжлийн чиг хандлага ер нь хэрхэн харддаг хандлагыг та хэрхэн харддаг. Одоо нар салхи гэдэг бол асар том эрчим хүчний боломж нөөц бас бидэнд байгаад байгаа шүү. Дэлхийн нийтээс ихээр ашиглаж байгаа шүү. Тэ сэргээгдэх эрчим хүч гэдэг бол одоо манай энэ салбарын эрчим хүчний салбарын одоо баримтлах ёстой цаашдаа одоо дэлхийн нийтийн одоо хандлагатай хөл нийлүүлж алахыг гэвэл тийм үү. Өөрийнхөө үндсэн одоо эрчим хүчний нөөц болцоон дээр тулгуурласан эрчим хүчний менежментийн зөв бодлого юу гэвэл геополитикийн одоо асар том орон зайд интеграцид нэгдээ гэвэл энэ бас чухал сэдв. Сэргээгт эрчим хүч гэдэг эрчим хүч. За Gobitech гэдэг нэг төсөл Азийн супер сүлжээ гэдэг зүүн хойд Аз хятадын одоо хэсэг тэр байтугай бүр Японд хүртэл асар том амбицтай том төслүүд явдаг.
энэ олон орныг хамарсан. Энэ төслүүдийн гол одоо мөн чанар нь юу гэхээр Монголын говийн Монголын одоо Төв Азийн өндөрлөгт оршиж байгаа Монголын сэргээгт гэрчим хүчний нөөц дээр л тулгуурласан ийм том амбицтай асар том төслүүд явдаг байхгүй юу? За дийцэд байхдаа би 2 удаа гадаад харилцааны яамтай хамтарч нэг нь АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд нөгөөх нь болохоор гадаад харилцааны яамтай хамтарч энэ олон улсын баг хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. За Евразийн олон энэ сэргээгт гэрчим хүчний чиглэлээр ажилладаг олон банкуд, олон томоохон одоо түншлэгч, хөрөнгө оруулагч нар ирж энэ дарга хэмжээ болсон. Монгол орны онцлог бол Төв Азийн өндөрлөгт оршдог. Энд нарны эрчим хүчний гол одоо үзүүлэлт болдог тэр тунгалагчилт үүлгүй байх тэр одоо нөхцөл нь бол маш өндөр байдаг. Шаардлага сайн. Дээр нь нэмээд энд чинь одоо нөгөө Сибирийн хүйтэн уур амьсгал одоо өмнө зүгийн субтропикийн бүсийн дулаан уур амьсгалтай энд одоо манайд нутаг дэвсгэр дээр одоо циклон антициклон үүсдэг. Энээс болоод салхитай байх. Салхины эрчим хүчний бас асар их нөөцтэй гэж үздэг. Бас цаашаа гол мөрөн нуур ус элбэгтэй. Эндээс болоод усны эрчим хүчний нөөцтэй. Тэгэхээр сэргээгт гэрчим хүч бол одоо манай эрчим хүчний салбарын бодлогын одоо цаашдын ирээдүйг тодорхойлох юм одоо гол төр засгийн бодлогын анхаарлын төвд байх хэрэгтэй. Ийм л асуудал гэж боддог. Харин нэг хүндрэл байгаа. Энэ нь юу гэхээр эрчим хүчний үн тариф асуудал. Сэргээгт гэрчим хүчний үн тарифыг манайх сэргээгт гэрчим хүчний хаваалан дээр бол нэлээд өндөрөөр бий болгоцсон. Энэ нь энэ салбараа дэмжих гээд ингээд бас оруулсан. Гэтэл энэ нь одоо манай нүүрсний станцуудаас хэд их өндөр байгаа юм. Тэгэхээр энэ эргээгээд ард түмнийхэн орон дээр яаж тусах уу гэдэг асуудал нь бас байна. Тэгэхээр энэ хоёр юмны алтан дундж байна барьж одоо 4-р цахилгаан станцын гаргаж байгаа 1 кВт-цаг цахилгаан эрчим хүчний үнэ нь болохоор бол 40 хэдэн төгрөг гэдэг шүү дээ. Сая одоо шинэ төрлийн ашиглалтанд ороод бөөр багассан. Тэгэхэд бол одоо энэ нөгөө манад байгаа 50 МВт-ийн салхин парк шүү дээ. Энийх чинь бол одоо 10 хэдэн цент байх шүү дээ. 300 400 төгрөг. Энийг яах вэ гэдэг л асуудал. Дэмжиж байгаа ингээд бас асар том хөрөнгө оруулагч дэмжиж байгаа ингээд өөрийнхөө эдийн засаг өөрийнхөө ард иргэдийн нуруунд дээр. Тэгэхээр энийг маш нарийн одоо бодлого явуулж ингэж ажиллах хэрэгтэй гэж би боддог. Эрчим хүчний салбарын нэг гол зүйл бол яалчгүй үн тариф бол мөнөөсөө мөн шууд хэрэглэгчд одоо энэ ард түмнээс гардаг учраас ард түмний амжиргаатай шууд холбоотой байдаг зүйл. Би санахта таныг дэд сайд байхад баха шөнийн тариф гэдэг зүйл гарч ирсэн. Одоо 50% хүртэл шөнийн тоогыг одоо хямдруулж байсан. Одоо тэгж явж байгаа. Энийний одоо гол зорилго үр дүн нь өөрөө юу байсан юм? Давхар нэг асуултыг бас хамтдаад асууж явж байна. Эрчим хүчний салбарын хөгжил нь одоо бүшилсэн байдлаар явагдах шүү байгаа юм тийм ээ. Баруун зүүн төвийн гэсэн. Энэ өөрөө хэр оновчтой эсэх юм бэ? Асуулт. Хоёр их шал хоёр өөр асуулт байна. Би цаг байгаа учраас би ер нь таны нүүд шахаж ярих гэдэг. Эхний асуудал бол үн тариф гэсэн тийм. Үн тарифыг бол одоо эрчим хүчний яам тодорхойлдог юм шүү дээ. Үн тарифыг юу яадаг вэ гэхээр ерөнхий сайдын доор байдаг эрчим хүчний зохицуулах газар гэж байна. Тэндээс тодорхойлдог. Бүр тусдаа бие даасан статустай ганцхан одоо хуулиар хүлээсэн үүрэг нь бол эрчим хүчний үн тарифыг тодорхойлдог. Тэгэхээр яам бол энэ дээр бол үнийн бодлого дээр бол одоо үнийн тариф дээр бол нэг хайхтар тийм оролцох боломж байдаг. Хууль хэрэгцээ орчин. Нөгөө нэг юм нь бол тэр 50% хямдруулахыг чинь бол яг харахгүй хөдөлж байгаа тийм байц юм аа. Тэр нь бол ямар зочмаар явсан гэхээр өдөр шөнийн ачааллын зөрүү юм байна. Би яг энэ салбарт ажилласан мэргэжлийн хүний хувьд шүн манах энерги багтааж чадгаа байлдаг. Өдөр нь болохоор бол дутагдaltaр дийлдэггүй.
тий зарим ер нь голцоо дийлээд байгаа. Тэгвэл бол яг тодорхой хэмжээгээр авах тохиолдол бий л дээ. Ялангуяа өвлийн үйлрэлд бол Оросын албаны улсаас импортоор эрчим хүч авдаг. За энийхээ төлбөрт бол валют төлдөг. Орос руу ирэхэд шин багтгаа байлаа гэдэг өгөхөр энэ танай проблем шүү дээ. Танай асуудал шүү дээ. Манайх юу юм бэ? Авах бол авъя, авахтаа үнэгүй авъя. Ийм юм болдог байхгүй. Тэгэхээр тэр тэдэргүй Орос руу үнэгүй гэж юм чинь ард түмэндээ бас тий. Амьдралтай өгчөө. Энэ нь яагаад гэхээр миний цаад нөгөө нэг амбиц байгаа шүү дээ. Нэг утаагүй болгоё гэсэн. Тэрнтэй холбоотой байхгүй. Цахилгаан хэрэглээ айл болохоор төлхөө оруулаасай. Тэ? Цахилгаанаар дулааных асуудлыг шийддэг. Сүүхийн нүүрс бүлгийн болдог энэ л юмтай холбоотой. Тэгээд яамд байх тохиолдолд жоод засгийн газрын тогтоол гаргуулад шөнийн тарифыг 50%-аар бууруулсан юм. Тэгээд юу яасан? Одоо бол яг үхээр их гоё юмнууд гараад ирсэн мэлээ л дээ. Ёо инерционны тийм цахилгаан хаалга ороод дулаанаа хадгалждаг. Зөв зөв. Одоо ингээд тодорхой шөнийн бага ачаалтын тариф үед бол одоо цахилгааны хэрэглээ дулаанаа өргөдөг. Тийм цагийн механизмтай. Зөв зөв зөв. Хэм тарифын үед өөрийгөө халаагаад орчиндөө дулаан одоо түгээгээд одоо гэр дотроо ч юм уу те байшин дотроо. Тэгээд тодорхой хэмжээнд дотор юм юу байгаа. Шамаатны кирпич гэж байдаг юм да одоо манайхны ярьдаг. Дулаан хадгалдаг чадвартай тийм чулуу юу вэ материал гэдэг байхгүй юу. За тэрийгээр ингээд яасан тэрнийг халаачдаг өөртөө. Тэр нь дулаан шингээж авдаг. Дараа нь нөгөө цагийн механизм ажиллаад өглөөний 6 цаг бол ачаал ихслээ. Нөгөө цагийн тариф тоолуур чинь өөрөө өндөр үнээр гүгэл өгдөн шүү. Тэгэнгүүт тэр өөрөө автоматар тасчихсан. Тэгэнгүүтлээ нөгөө халсан чулуу нь өөрөө ингээд юугаа яадаг. Ийм юм шийдэл. Тийм Германы технологи гараад ирсэн. Монголд ч хийх боломжтой. Та тэр ярилцлагын хугацаа дуусах 3 минут үлдсэн. Тэг би бол 2 асуулт үлдчихэд байдаг надад асууя гэж сонирхсан. Нэг нь болохоор одоо тэр бүсчилсэн хөгжлийн талаар, нөгөөх нь болохоор би жоохон улс төржмөр байдаг. Бүсчилсэн хөгжлийн талаар та 1 минутанд багтаагаад хариулж чадах уу? Чадна. За тэг. Бүсчилсэн хөгжил ерөөсөө л манай гол асуудал бол баруун бус. Импортыг хараад Оросын албаны улсаас. Энэ дээр бүх анхаарлаа тавих хэрэгтэй. За ингээл боллоо. За дараагийн асуулт болохоор сонгон хайрхан дүүргийн Арслан намын даргын хувьд асууя. Сонгон хайрхан дүүрэг улс төрийн нөхцөл байдлаас нэг жоохон тогтворгүй байх шиг байна. Арслан намын танай дүүргийн засаг даргыг одоо аваад тавьчих шиг боллоо. Монгол Ардын намынхан чагсаал цуглаа хийгээл юм байсан. Тэр засаг даргын асуудал юу болж байгаа вэ? Улс төрийн нөхцөл байдал сонгон хайрхан дүүрэн ямар хөө байна? За тэр нэг юуж болохгүй дээ. За. Тэр засаг дарга огцруулсан асуудал нь бол за би зүгээр улс төрийн нөхцөлөөс харахад манай сонгон хайрхан дүүргийн ардчилсан намыг одоо шинэ эвдрэлтэй дундаа тий үл ойлголцолтой байна гэж л харсан юм шиг байна. Тэгээд засаг даргыг огцруулчихаар одоо нэг баахан засаг дарга болох гэсэн хүмүүс гарч ирэл. Тэгэл одоо нэг баахан марафон болол тэрнээсээ болж дундаа хагарна л гэж дархан төлөв нь манайхан бууж байгаа юм шүү. Тэгээд тэрэн дээр бол би бол одоо намын дарга хувьд яг хатгсан гар шиг зангидж байгаа. Тэрэн дээр амбицтай усуд бол байхгүй. Засаг дарга ажиллаж байгаа. Засаг дарга ажиллаа хийн цаашдаа ч ажиллаа хийн. Тэр амбиц нь бол дараал. Тэгэл манай нам бол цул нэгтэй байгаа. Хараад улс төрийн одоо өрсөлдөгч хүчнээ дунд нь хаад албан тушаалын төлөө амбицэн дээр одоо хагалж аваад тийм үү. Хагарсан намтай одоо сонгуулиор бол одоо ялтай хол нэгсэн л тооцоо байсан байх гэж бодож байгаа. Тэгэхээр угаасаа ч наадах чинь одоо дээд шатныхын засаг дарга тэрийг одоо өөр гүйцэтгэр өргөлжлүүлээд ажиллах эрх зүйн орчин бас байгаа. Тийм учраас тэр бол засаг даргаыг намын зүгээс бол огцруулахгүй цааш давж явна. Хамтраад ажиллана. Өөр одоо янз бүрийн асуудал байхгүй. Одоо сонгуультай чиглэсэн юм л арга хэмжээ болно да. Тэгэхээр улс төрийн нөхцөл байдал сонгон хайрхан дүүрүүд бол хэвэн байгаа. Нам гүн байгаа. Тэгээс зүгээр албаар ингээд шууд. Одоо шинэ манай намын дунд бол нам гүн байгаа. Зүгээр нөхцөл байдал бол мэдээж хэрэг дүүргийн засаг даргаыг огцруулна гэдэг бол бас улс төрийн нөхцөл байдал одоо амаргүй л байгаа л да. Тэгвэл энэ дээр бол санаа зовх юм байхгүй. Манай намын гишүүд нягт нэг одоо юу вэ? Ардчилсан нам ер нь тэгдэг шүү дээ. Жохон ингээл ил тод шилэн нам шүү дээ. Үзэлцэл байдаг. Тэгэл яг сонгуулийн өмнө тэрэлдээ л ордог. Юм нуу чаддаггүй гэдэг. Юм нуу чаддаггүй тийм. Зөв зөв. За тэгэхээр та тэр ярилцлагын хугацаа үгээр өндөрлөж байна. За ингээд цаашаа одоо эрчим хүчний салбарт, улс төрийн салбарт гэдэг ингээд яриул бас асуух асуулт ярих зүйл их байсан бол цагтаа бас сайн амжихгүй байна. Тэгээд таны цаашдаа ажил амжилт хүсье. За баярлалаа. За амжилт. Эрхэм хүчтэй ярилцлагын нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Дараа 7 өдрийн програмтай хэргүүлслээ баяр та.